Үзэгч та бүхэн болон айлтгая. Би сэтгүүл Бадарчин жаргалмаа. Энэ арай үзэгч та бүхэнтэй уулзуулж студид ярилцгаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг студид урьсан. Урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд юуны өмнө талархлаа илэрхийлье. За мөн нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсны 379 жилийн ойн баярын мэндийг нийслэлчүүдтэй болон тань бас хүргье. Та сайхан баярлж байна уу? Баярлалаа. Сайхан баярлж байна. Энийг ажлын хажуугаар цаг гаргасныг баярлалаа. Нийслэлийн 379 жилийн ойг хэрхэн ямар амжилтаар өгдөж байна вэ гэдгээр хоёул яриага эхлэе. Тэгэхээр нийслэл хот бол 379 жилийн түүхтэй юм хот байгаа. Жил болгоны 10 сарын 29-ний өдөр бид ойгоо тэмдэглэдэг. Ойгоо өгтөж хийж байгаа бүх ажил маань ерөнхийдөө бол нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр нөхцөлийг хангахын төлөө хийж байгаа ажиллаа гэж хэлж болно. Тэгээ энэ жил бол 2018 он бол бас энэ нийслэл хотын бүтээн байгуулалтын хувьд замун засаг дарга миний биеийн хувьд бол мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамгийн гол жил учраас 2018 бол маш том амжилттай бүтээн байгуулалтуудыг эхлүүлсэн дуусгасан юм жилүүд байлаа гэж тавчтай хэлж байна. Ажлаа аваад бас 2 жилийн хугацаа өнгөрчлээ тийм ээ. Энэ хугацаанд ер нь ямар ажлыг амжуулав? Та хоёр яг ажил авсан тэр жилдээ бас ярилцчихсан санаж байна. Өртөө хот байна гэдэг зүйлийг л маш ихээр ярьж ирсэн шүү дээ. Яг өөрийн асуудлыг яаж шийдвэрлэв? Ер нь яг нийслэл хотын санхүүгийн байдлыг дэвшүүлэх асуудал маш чухал юм байна. Ер нь дэлхийн улс орнуудын нийслэл хот, томоохон хотууд бол санхүүгүүд өөрөө бие даасан байдаг. Түүнийг өөрөө захиран зарцуулдаг, өмнө тулгарч байгаа асуудлаа шийддэг байх зайлшгүй шаардлагатай л да. Яг энэ үднээсээ нийслэл хотод бий болоод байсан концессийн болон төсвийн байгууллагууд байсан өрнүүдийг бол бид нэлээд их хэмжээгээр бол дарсан. Одоо бол Улаанбаатар хот ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр зээлгүй юм хотос мөн ялангуяа концессийн зээлийн асуудлууд. Ягаад гэвэл нийслэл хотын бүтээн байгуулалтанд оролцсон аж ахуйн нэгж байгууллагуудынхаа өрийг төлөөд тэгээ нийслэл хот бол санхүү бизнесийн хувьд бол хамгийн сайн хамтарч юмаа гэдгийг харуулах учиртай. Тэр утгаараа бид бас тодорхой хэмжээний өрийг төлсөн байгаа. За олон улсын санхүүгийн байгууллагын өмнө нийслэлийн хувьд төлөх ёстой өрнөдөө цаг хугацаанд төлөө явж байгаа. Тийм учраас бид хугацаа хэтэрсэн тулсан юм өр зээлгүй хот болсон байгаа. Энэ өөрөө санхүүгийн дарамтгүйгээр цаашаа хот хөгжих энэ болцоо нөхцөлийг үүсэж байгаа. За санхүүгийн чадварыг дэвшлэхтэй холбоотой цаашдаа бол нийслэл хот өөрөө бие цаасан санхүүгийн механизмтай болохын тулд өөрөө дотроо бүрдүүлдэг түүнийг захиран зарцуулах хэрэгтэй байх хэрэгтэй. Нийслэл хотын тодорхой зардлуудыг бодитойгоор хяндаг байх хэрэгтэй. Ялангуяа сангийн яамны хувьд бол жишээлбэл бид хог тээвэрлэх зардал гэдэг одоо 10 жилийн өмнөх тарифаараа явж байгаа шээ. Ногоон байгууламжийн зардлыг бид маш сайн өсгөх хэрэгтэй. Тэрийг өсгөж ийж жишээлбэл хотыг ногоон байлгах хэрэгтэй гэдэг чинь энэ асуудал дээр бас сангийн яамтай газартаа яриад явж байгаа юм би. Бид нар энэ санхүүгийн төсвийн чадхыг нэмэгдүүлэх асуудал дээр найдвар тавьж байгаа юм бол нийслэл эрх зүйн байдлын тухай улсын хурд өргөн барьсан. Одоо бол анхны хэлцэл хийх хэрэгтэй. Энэ намрын чулуунаар хэлцэх асуудлын жагсаалтын 5-д орсон байгаа. Энэ хууль хэлцэх юм бол нийслэлийн санхүүгийн чадварт маш эргээр нөлөөлнө гэж үзэж байна. Нэг аймгийн төвийн ч юм уу тэр статусаар хотыг үнэлэх энэ боломж бол өнөөдөр хүртэл байсаар байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл бид өөрсдөө захиран зарцуулах хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 60% үйлдвэрлэж ийн гаргаж ийн гэдгээр бид давуу эрхэлэх хэрэгтэй. Тэр боломжууд энэ хуулийн төсөл байгаа болов? Бага. Бүх зүйл байгаа. Жишээлбэл нийслэлийн орлого тал дээр жишээлбэл нийслэлийн татвар яаж бүрдэх хэрэгтэй юм бэ? Нийслэл өөрийн гэсэн татвартай байх. Нийслэл хотод амьдрна гэдэг бол сумын төвд амьдарч байгаас илүү их төрийн үйлчилгээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ авдаг. Тэр утгаараа бол илүү өртөгтэй юм а гэдэг иргэдэд ойлгуулах. Тэ хүн болгон нийслэлийн татвар орлого 50 нэмэр оруулаад буцаагаад чанартай үйлчлэгээ авдаг энэ нөхцөлийг бүрдүүлэх гэж байна. Нийслэлийн зарлагын талд би түрүү товчхон дурдлаа. Зарлагыг бодтойгоор үнэлэгдэх хэрэгтэй. Жишээлбэл нийтийн тээврийн зардлыг яаж тооцох юм? Ногоон байгууламжийн зардлыг яаж тооцох юм? Хог тээвэрлэлийн зардлыг жил ирэх тусам өртгөн өсөж байгаа энэ зардлуудыг нийслэл хот зөв тооцож өгснөөрөө нийслэл хотын үйлчлэгээ сайжрах хэрэгтэй. Нийслэл хотын үйлчлэгээ сайжрна гэдэг бол иргэдийн аюул эрүүлгүй орчинд амьдрах тэр нөхцөл нь бүрднэ гэж үзэж байна. Хэрвээ энэ нөхцлүүдийг бүрдүүлэх юм бол нийслэл хотын зүгээс манай агентлаг бусад хувийн хвшлийн байгууллагатай хамтдаа бол өмнөх асуудлаа шийдэж болох юм байна гэдэг бас 2 жилийн туршлагаараа харж байгаа. Хэдийгээр халигсан цалигсан их мөнгө, концессийн эрх, гаднаас авах зээлийн эрх, бонд усах эрх гэх бүх зүйл нь хомигдсон байлаасан. Бага хөрөнгөөр бол бас хүмүүсийн төлөө юм хийж болдго юм байна гэдэг өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид ард түмэндээ харуулж байгаа гэж бодож байна. Үнэхээр эрүүл аюулгүй хотод бид нар амьдрах хэрэгтэй. Гэтэл бидэнд стандарт гэж байдаг. Ер нь Улаанбаатар хотын иргэн тийм одоо метр квадрат талбайд амьдрын тийм гарын хамсгалант гэдэг юм уу тийм ногоон байгуулалтын тэдийн хэмжээнд юм байна. Нэг стандарт байдгүй ер нь. Энэ яг миний дэвшүүлж байгаа зорилт бол нэг хот нэг стандарт гэсэн зорилт дэвшүүлж байгаа. Энэ юу юм бэ гэхээр хот өөрийн дүрм журм стандарттай байх хэрэгтэй. Тэр нь тогтоогүй байхгүй байгаа учраас одоо ямар байх вэ? Зам талбай ямар байх вэ? Заавал одоо зам болвол
ус зайлуулах шугамтай байх хэрэгтэй. Замын хоёр талаар стандартын дугуйн зам, стандартын явган үний зам байх хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Хотод амьдарч байгаа иргэн одоо тэдэн метр квадрат ногоон байгуулж оногдох хэрэгтэй. Хотод амьдарч байгаа иргэн бусдын одоо эрх хэрэгчлөө буюу нөлөөлөхгүйгээр өөрийн эрхчлийг хангахын тулд ямар дүрм журм баримлах хэрэгтэй. Энэ бүгдийг бий болгоогүйгээс эвг самбраагүй байдал болж байна. Байшин барина, тэгээ гадуур нь хашаа барьдаг ч юм уу тий. Хашаа барихаараа заавалчгүй кадастарын зургаас илүү хашаа барьдаг. Явган хүн ингээд зам явж итэл нэг нөхөр өргөтгөл хийгээл шат тавьждаг ч юм уу. Энэ бүгдийг алга болгохын тулд стандарт хэрэгтэй. Тэгэхээр нэг хот нэг стандарт байна. Миний одоо тавьж байгаа стандарт бол одоо Сүхбаатар дүүрэг Монгол улсын нийслэлийн төв дүүрэг Сүхбаатар дүүрэгт яг адилхан стандарт, Багаанга дүүрэгт яг адилхан стандарт байна гэдэг ийм л зорилт тавьж байна. Энийг бий болгосноор хотод амьдрах юм бол ийм л юм үйлчлэгээ авах юм байна. Ийм стандарттай байх юм байна. Ийм татвар төлөх юм байна. Ийм үүргийг хүлээх юм байна. Ийм одоо үйлчлэгийг авах юм байна гэдэг ойлгодог байх хэрэгтэй. Хотын ой болохтой зэрэгцээд бас нийслэлчүүдийнхээ алга ташилтыг талхлын үгийг та ихээр авч байгаа гэж бодчиход тэрний том жишээ бол туушинд гарах хэмжээ явган хүний зам. За сошиалар яалтчгүй туушиндхал гэдэг байгаа тийм ээ. Яг явган хүний зам талбай чөлөөлөх ажил нь ер нь ямар шатанда явагдаж байна. Магадгүй эндээс аж ахуйн нэгж байгууллага иргэд мань таны ажлыг ер нь яаж хэрхэн хүлээж авч байна? Ер нь бол би түрүү хэлсэн эвг самбраагүй байдлыг ихтэл энэ газар хэтрүүлэн ашиглах зүгээр л нийт эзэмшин талбайгаас шууд хумслал хашчдаг, хаачдаг. Тэгээ бид нар бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд бүхэлдээ маш олон авто замын орц гарцыг чөлөөлөх ажил хийж байгаа. Ер нь Улаанбаатар хотыг цааш хашаанаас салах ёстой юм шиг. Газар авлаа байшин байлаа нэг байшин бариад нэг хашаа барьдаг. Энэ байдлыг бол алга болгоё гэсэн юм зорилт тавьж байгаа. Тэгээ эх жил бид нар энэ нийслэлийн хэмжээний явган хүний зам талбай бүтээн байгуулалтыг бол 3-5 дахин нэмэгдүүлэе гэж бодож байна. Ерөөсөө манай Улаанбаатар хот ингээл явж итэл гэнтэн тасарчдаг явган зам юм тулчдаг, явган замын голд шон тавьждаг ч юм уу. Бүгд энэ стандартгүй байгаас шалтгаалж байгаа. Тэгэхээр иргэжил бол бид нар Улаанбаатар хотод дугуйгаар явганаар зорчих замыг яг авто замын бүтээн байгуулалттай адилхан өргөнүүлэх зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Ингэснээрээ иргэдийн талархлыг хүлээсэн маш том ажил. Энэ аппликейшн байгаа. Бүгд иргэд одоо өөртөө тохиолдсон юу бол гар утсаараа аваад зургийг илгээе. Тэгээ бид нар арга хэмжээ аваад өнгөж өнөө өглөө би нийслэл удирдах ажлын шуурхай зөвлөгөөн дээр бүх дүүргүүдийг ажлын хэсэг байгуулад тэгээд дүүрэг нийслэлийн захирчийн алба ажлын хэсэг бол манай ахлах зөвлөх мөрөнд ахалж байгаа. Энэ бүгдээрээ уялдаж ажиллая. Дүүргүүд бас ямар зам хадсах юм. Нийслэлийн ажил биш шүү дээ. Дүүргүүд алийг хадсан. Тэгэд ирэх онд бүгдээрээ энэ явган замаар чөлөөтэй зорчих болцоог үрдүүлсэн хотыг бий болгож байгаа. Мэдээж авто замын гарц орцыг бид бас чөлөөлж байгаа. Ер нь бол манай энэ төвжирлийн бас нэг шалтгаан бол ингээд маш олон хашаа хас барьцантай холбоотой. Ингээд шууд гараад төв зам руугаа орох юм уу, тус зам руу орох бололцоотой байтал тэрийг ямар нэгэн хувийн байгууллага нэг хотхон, нэг сөөх, нэг аж ахуйн нэг иргэн хашчдаг. Энэ байдлыг арилгуулах гэхүүднээсээ эрхчил кадастрын тулгалтыг бүх байгууллага дээр хийх. Яг үнэхээр та кадастрын зургаараа ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн хэмжээгээр байна уу юу гэдэг. Яг шүмжил нь болохоор ерөнхий төлөвлөгөө хотын газрын албал ингээл бүгдийг замбраагүй болгоцсон юм шиг боловч одоо харин иргэдэд хариуцлагатай хот төсөө хариуцлагатай яг төлөвлөгөөний дагуу өгсөн газар дээр та үйл ажиллагаа явуулъя. Тэгтээ ингэхдээ бусдын эрх ашиг хүндэтгэж гэсэн. Ийм одоо аяа өрнөж чад энэ аяа манад үр дүнд хүрнэ гэж бодож. Ер нь миний хийж байгаа ажил болгонд дандаа иргэдийн санал хүсэлтэн дээр тулгуурлаж байгаа. Нэгийг ч дур зоргоороо ингэ шийдчихэв. Юу хүсэж байгаа? Тэр яаж хийх юм? Иргэн таны оролцоо ямар байх юм бэ гэдгийг хамтран ярилцахгүйгээр зөв би нэг захирамж гараад энийг шийдэх ёстой гэсэн байдлаар шийднэ гэвэл бас хоол явахгүй. Гүүрэн байгууламжуудын маань ажил нь ер нь хэр явж байгаа шиг байна. Яармгийн гүүрх амжилттай төрөг яваад байгаа шиг байна тийм ээ. Тий, ер нь бол энэ манай Улаанбаатар хотын нийт гүүрнүүд одоо 60 жилийн өмнө байгуулагдаад тэрнээс хойш их засвар ерөөсөө хийгдэггүй ийм болцсон байсан. Тэгээд энэ хугацаанд бол бид нар бас энэ гүүрэн байгууламж ер нь 2016 онд ажил аваад энэ хотын гүүрэн байгууламжуудын төслүүдийн явц нэлээд удаашралтай байсныг төрөлхтөн талаас бүгд намт хятадулсан элчин сайдын яам, сангийн яам, холбогдох яамтайгаа ярьж байгаа бид нэлээд төрөлүүлсэн. Тэгээд 17 оны хавар гэхэд бүх гүүрэн байгууламжийн ажил эхэлсэн. Тэн дотроос хамгийн эрчимтэй явж байгаа одоо бид ирэх 7 хоногийн пүрэв гарагт Яармгийн гүүр хүлээж авна. Яармгийн гүүр гэдэг зүгээр нэг зорчих хэсэг биш. Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа нөхөн гарцаар болон гүүрэн байгууламжаар холбогдсон бүхэл бүтэн цогцсон юм гүүрэн байгууламж. Хотын өнгө үзэмжид нэмэртэй. Хоёрдугаарт бол ер нь Улаанбаатар хотод нь зам гүүрэн байгууламж цаашдаа ийм болох юм гэдэг шиг харуулсан ийм сайхан байгууламж ирэх бүрэг орогт бид хүлээж авах гэж байгаа. Тэрнээс гадна
бүх гүүрэн байгууламж графикийн дагуу явж байгаа. Жишээлбэл Сонсголонгийн гүүр, Баян зүрхийн гүүр, Завын цэгтэн гүүрэн гарц гэдэг 90 оны 9 сар 10 сар гэдэг бүгдээрээ ашиглалтанд орно. За иргэддээ бас нэг сайхан мэдээ дуулгахад бол одоо Улаанбаатар хотын 4 зүргээ гардаг гарцсан дээр хамгийн их төвжирэлтэй байдаг зүүн одоо 3 аймаг, манай зүүн бол зүүн урд зүгийн 5 аймаг руу гардаг гарц, за 3 4 рүү гардаг Налгах чойрын замыг бид нар бол шинжлэхээр болсон эх 3 сард ажил эхлээд 9 сар 10 сар гэхэд ажиллаад дуусгая гэсэн. Ингэснээрээ манай Улаанбаатар хотын бүх чиглэл рүү гарах замын байгууламжууд шинжлэх юм байна. За мөн ирэх 5 сар гэхэд иж бүрнээ нисхийн зам ашиглалтанд орно. Нисэх буудлсан тунгахдахгүй ашиглалтанд орно. Тэгээ энэ бүхэн бол анхны хурдны зам Улаанбаатар хотын одоо зам гүүрэн байгууламжийн хувьд бол бас ойрын олон 10 жил хийдэг шинжилгээ одоо эхэл болно гэж үзэж байна. Яалчгүй нэг аж ахуй хүнтэй ярьж байгаа шиг би дандаа нэг тийм асуух гэдэг юм л да. Эрүүл аюулгүй хотод амьдрахын тулд бид нар цэвэр агаартай байх хэрэгтэй. Ядаж л би одоо цэвэрлэх байгууламжаа тийм ээ үнэргүй байлгах ёстой гэдэг дээр таны хийсэн ажил гэвэл юу байх вэ? Тэгэхээр нийслэл хотын төсвөөс бид нар 8 орчим тэрбум төгрөг гаргаж 2 жил давнуулан хуучин цэвэрлэх байгууламжийн лагнаас гарч байгаа үнэрийг яаж багасгах вэ? За одоо цэвэрлэх байгууламж дээр байж байгаа бохир усыг цэвэрлэгээний явцад үнэргүүжүүлэх, бактерийг задлах ийм тоног төхөөрөмжийг бид нар угсарсан, өнгөрсөн зам бол ашиглалтанд оруулсан байж байгаа. Одоо нөгөө тэр бактерийг гүйжүүлэх, үнэргүүжүүлэх үйл ажиллагаа явагдахын тулд нөгөө хуучин лагаа заавч сөхөж яадаг учраас үе нэлээд үнэр үнэртдэг. Бид нар ойрын хугацаанд бол энэ үнэрийг алга болгоно гэж. За хоёр дахь юм нь бол шин цэвэрлэх байгууламж ажил маш урагштай явж байгаа. Монгол Улсын засгийн газрын зүгээс, Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс маш их анхаарал тавиад ерөнхий сайдын ажилтнаар би ажиллана. Үүдэмт хятад суу явсан. Тэн дээр гар уусгах зурсан. Одоо бол компани шалгаруулах үйл ажиллагаа явж байгаа. Эх оны 3 сар гэхэд бол энэ ажил манай эхэлж байна. Тэгэхээр энэ иж бүрэн шинжилгээ хийгдэнэ. Тэрнээс гадна бид нар гэр хорооллын дэд үтцийн сервис центр гэдэгтээ бол бага аврын цэвэрлэх байгууламж маш олон сайхан технологи гарсан байж байгаа. Тэр технологиудыг нэвтрүүлээд ирэх юм бол бодит одоо энэ Улаанбаатар хотыг хөрсний бохирдлоос, агаарын бохирдлоос салах том эхлүү тавигдана гэж байна. 6 дэд төв барих төсөл хэрэгжиж байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр хот яг ер нь ямар үүрэгтэйгээр ажиллаж байгаа те? Тэр гэр хорооллын орчныг энэ агаар хөрсний бохирдлоос арилгах хамгийн эцсийн арга нь орон сууцлуулах болон эсвэл гэр хорооллыг дэд бүтцтэйгт холбох асуудал. Тэрний нэг нь шийдлийг бол бид нар цоош нар энэ гэр хорооллын сервис центр буюу дэд бүтцийн төв гэсэн энэ төвийг байгаад дунджаар нь 250-300 орчим өрхийн дунд бага аврын цэвэрлэх байгууламж, дулааны станц тавиад тэг гудамжуулан тэр авийг иж бүрэн тогтчуулах юм төсөл хэрэгжүүлж байгаа. За ерөнхийдөө бол энэ санааг хэрэгжүүлэхгүйгээр бид энэс салж чадахгүй. Одоо манай гэр хороол 200 мянга гаруй гэр хороол иргэд байна. 200 гаруй мянган гэр хорооллын иргэдийг мэдээж одоо бол бас хүмүүс бол дан орон сууцнд орно гэхээс илүү өөрийнхөө байгаа газар дээр өөрийнхөө амьдрах хүчний бүрдүүлэхээс сонирхолтой болсон мэт. Бид нар иргэдийнхээ оролцоотойгоор энэ сервис центрийг барьж байгаа. Энэ бол өөрөө засаг даргын хувьд миний хийж байгаа цоошин концепцийн ажил. Одоо 11 сар 15 гэхэд Чингэлтэй дөрөв 7 дугаар орных ашиглалтанд ороод бэлэн болсон байгаа. Тэгээ энэ төвийн үйл ажиллагаан дээр үндэслээд цаашдаа гэр хорооллыг яаж дэд үтсэн шугамд холбох вэ гэдэг асуудлыг шийдэе гэж байна. Тэгээ би дөнгөж одоо 14 хоногийн өмнө дэд хорооллын төв дээр очсон. Тэгээ иргэдийн өөрөө оролцоотойгоо дээр нь Дэлхийн банк ороод, Дэлхийн зөөнгийн байгууллагууд ороод тэр 200 айлыг байшингийн дулаалж байгаа. Иргэд өөрсдөө тодорхой хувь гаргаад бас хөнгөлөлтөнд хамрагдаад манай ногоон сангаас зээл аваад дээр нь хотын төсвөөс бид дэд үтсэн шугамуудыг хийж өгөөд ингэснээрээ бол өөрийнхөө газар дээр жинхэнэ ногоон байгууламжаа бариад хүн өөрөө яаж амьдарч болох вэ гэдэг тэр нөхцөлд бүрдүүлэх сервис центрийг үйл ажиллагаа хамгийн гол одоо шийдэл. За мэдээж төвийн шугам очсон дэд үтсэн шийдсэн газрууд дээр өндөр давхраа орон сууц байрна. За бүр захын эсгүүдтэй бол бид нар аль болох эко орчныг бүрдүүлэх зүгээр одоо 0 байлаа гэж бодоход зорилгын асуудлыг шийдэхин тулд энэ одоо гараад байгаа манай төрийн сурвалжлалын идэвхтэй ажиллаж байгаа тэр эко 0-уудыг яаж зөвшөөрөхөгээд тэгээд тухайн дүүрэг хороо тохирсон энэ шийдлүүдийг ингээд хийгээд явах хэрэгтэй. Зүгээр болохгүй мөнгө шаардна энэ зөвхөн энүүгээр л шийднэ гэж суугаад ажирээс болохгүй бүх арга замуудыг бид нар ингээд туршиж үзэж байгаа. Тэгээ энэ өөрөө маш урт хугацаа шаардсан ажил. Гэхдээ бид нар энэнийхээ үр дүн маш хурдан гаргахын тулд хичээж ажиллаж байгаа. Мөнгө шаардсан ажил гэдэг
Улаанбаатар хотод байгаа томоохон эмнэлгүүд маань бүгдээрээ бас гадна талбайн тогтчлт хийгдээд тэрэн дээр хотын даргадаа баярлал гэсэн постууд яваад байх юм. Тэр бас хотын санхуд бас гайгүй мөнгө байгаа гэж ойлгож байна уу? Гэхдээ яг би бол одоо маш бага мөнгөөр ажиллаж байгаасаа дараа шүү дээ. Одоо бидний хөрөнгө оруулалт бол яг үндсэндээ бол нэг 100 гаруй тэрбум төгрөгөл эргэлдэж. Жижиг мөнгө. Тэгтэл Өмнөгөө аймаг яг адилхан хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэд хот бол нэг 100 гаруй тэрбум төгрөг. Одоо энэ нийтийн аж ахуй, хог шороо бүх юмдаа зараад үлдэж байгаа нэг тийм. Яг тэгэд саяны нэг гүүрэн байгууламжт бол гадны төслөөс ирж байгаа. Энийг би засгийн газар болон улсын хурлд ойлгуулах гэж хичээж маш их мөнгө хэрэгтэй. Гэхдээ бага мөнгөөр их юм хийж болох юм аа гэж. Энэ эмнэлгүүдийн гадны орчинд тогтчлох асуудал бол сүүлийн одоо бас 30 гаруй жил ерөөсөө хинч анхаараагүй. Иргэдийн яамч нийслэлийн хувьд анхаараагүй ийм ажил байсан. Тэгээ би бас иргэдийг ингээд үйлчлэгээ авах гээд ингээд явж байгаад ямар бэрхшээлтэй тулгард юм бэ гэхээр 3 дугаар шатлалын төв эмнэлгүүд ч байна. 1 2 3 дугаар эмнэлэг гэдэг ч юм уу төв гэмтэл эмнэлэг, хяналтсан төв эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүдээр очисон хүмүүс шороон донд автомашины зогсоолгүй өвчтөн гараа салхилчих болцоогүй тэнд ажиллаж байгаа өдөр шөнөгүй цаг наргүй ажиллаж байгаа эмнэлгийн ажлууд гараа суучих саналгүй ийм орчин байсан. Тэгээ бид бүхэн ярьж байгаад ер нь эрүүл мэндийн салбарт нийслэлээс тусалцаа эмнэлэг үзэх хамгийн гол боломж юу юм бэ гэдэг азчаад гадна тогтчлтыг хийх юм байна. Одоогийн байдлаар бид 16 эмнэлэгт хийчихэд байна. Энэ өөрөө нийслэлийн болон гаднаас одоо хөдөө орноос ирээд үүсэж байгаа гэдэг учраас маш тав тогтоо орчин болсон маш сайхан ажил. Тэгээд би очиж дөнгөж одоо өчигдөр уржигдэр өргөө амарчих газар нэгдүгээр төрөх ихнэл засгийн үндэсний төв хоёрын их хүүхдийн эрүүл мэндийн хамгаалалт үндэсний төв хоёр дээр очиж нээлт хийсэн. Тэгээд эмч ажилчдын дээр баярлсан сэтгэлдэл тэнд байгаа өвчтнүүдийн баярлсан сэтгэл харнуудаас зөв ажил хийсэн байна гэж харж байгаа. Тэгээд энэ өөрөө дэлхийн стандарт учраас гэмтэл халдварт ихнэл зас дээр ихэд онгоц бүх зогсоол нээж байгаа. Онгоцны зогсоол чинь зүгээр ингээд асфальтаа тээждэг биш. Иргэний эсгийн ерхий газартай хамт тэр стандартын дагуу хамгийн багадаа ихэд 1.8-аас 3 м ухаад тэгээд дээр нь хайрхан ужилт хийгээд тэгжиж түрийж нь одоо энэ мегаполис хотын хувьд бол одоо аюулгүй байдлыг хангах хамгийн гол юм бол эмнэлгүүд үүсдэг. Гэмтлийн эмнэлэгт очиход анх бол тойроод баахан түүц ямар зогсоолгүй байсан бол одоо гэмтлийн эмнэлэг 5 гарцтай. Нисдэг тэрэг боломжтой 250 машин зогсоолтой. Тэгэхээр ялсан зөв 157 машины зогсоолтой 3 дугаар онгоц буух боломжтой. 3 дугаар эмнэлгийн догчид халдварт өвчин судал бас онгоц боломжтой байсан. Тэрнээс гадна дүүргүүд дээр бид нэр мэслийн засгийг дахиж сэргээс 90 оноос хойш дүүргүүдэд мэсэл хийхэ болсон. Зүсний олгоо мэсэл дандаа төвийн эмнэлгүүдэд очирд гэсэн. Бүх дүүргийн эмнэлгүүдийн мэслийн засгтаа болгосон баг. Тэгээд дүүргүүдийн эмнэлэг дээр хавдрын анхан шатны үйлчлэгээ тусламж үзүүлдэг. Гэмтлийн үйлчлэгээ тусламж үзүүлдэг болсон. Энэ бүхэн бол иргэдийн эрүүл мэндийн төлөө хий байгаа мөнгийг зөв зарцуулсан бол хүрч болох юм байна гэсэн ийм бас урам зориг өгсөн ажил байна гэж бодож байна. Үнэхээр бас олон нийтийн мэдээллийг харах юм бол талархсан сэтгэл маш их байсан. Таны хийсэн ажлууд харж идэл хөгжлийн алтан гурвалжин гэдэг нэг зүйл байсан. Та тэрийг тодруулж байгаа ч. Тэгэхээр нийслэл хотын төвлөрлийг сааруулахад ямар бодлого хэрэгтэй юм бэ гэдэг. За мэдээж одоо дагуул хотуудаа байгуулах, хотын шин төвийг бий болгох, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд хотын захиргааг гаргах гэдэг ажлуудыг хийж байна. Бүс нутгийнхаа хэмжээнд яаж нөлөөлөх юм бэ? Нийслэлийн асуудлыг одоо энэ 28 аймаг зүгээр гаднаас нь харчаад хамаг хүмүүсээ наашин шилжүүлчихэд ингээ хараа суух хэрэгтэй юм уу? Эсвэл аймагуд ямар ачаал хүлээх хэрэгтэй юм бэ гэдэг. Тэгээд энэ хөгжлийн алтан гурвалжин гэдэг бодлогыг бид нар төвийн бүсийн 6 аймагтайгаа ярьсан. Яг тэгвэл Улаанбаатар хотын дараа орох 2 том хот маань бол Дархан Эрдэнэт 2 хот. За энэ 3 одоо хот. Тэгээ энэ аймагуд дээр нь нэмээд энэ 3 аймаг багтдаг Төв, Сэлэнг, Булган аймаг гэдэг ингээ 6 засаг захиргааны хотод нэгж Улаанбаатар хотын ачааллыг бууруулахын тулд яаж хамтарч ажиллах хэрэгтэй юм бэ? Тэгээ энэ өөрөө хөгжлийн алтан гурвалжин гэж яагаад нэрлсэн бэ? Энэ Дархан Эрдэнэт Улаанбаатар хотыг холбосон хурдны галтны зам тавиад, хурдны автомашины зам тавиад, тэгэд энэ Улаанбаатар хотод суршаад байгаа сая 300 мянган үнэ тэрлүү сууршуулах. Тэгээд Дархан хот ямар үүрэг үүсч. Гэтэл Дархан хот бол ороод дулаан хангамжийн хувьд цэвэр бохир байгууламжаа шинжилсэн. Орон сууцны одоо 10,000 айл орон сууц төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг ч юм. Ингээд хин ч очоо суурш болцоотой. Хөдөө их сургуулиуд гарч болцоотой. Эрдэнэт хот бол бас тийм болцоотой. Энэ 3 хотыг хөгжүүлээд энэ хүмүүсийг одоо буцаад ховд руугаа яваа, өмнө өвөр руугаа яваа, дорнод руугаа яваа гэж хийж болохгүй учраас тэрлүү ингээд сууршуулад Улаанбаатар хотоос илүү артай нөхцөл тэнд бий байна. Тэгээ энэ гурвалжин суурший. Тэгээд юу гэдгийг Улаанбаатар хотоос гардаг хурдны замаар яваад цагийн дараа Дархан хот орчих энэ болцоог бүрдүүлдэг гэсэн. Ингэхгүй бол бид нар бүс нутгийн бодлого айгүй олон удаа яриад тэндээ чой болсондаа л байгаадаа улаастадаа байгаадаа гэдэг бодлого биш. Энэ дэрц усудаа ингэж шилжүүлээд
жоохон төвлөрөх задлах бодлого байгаа юм байна гэдэг. Манай бүх аймгийн дарга нар маш сайхан тэнцсэн. Бид нар том төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ер нь шилжиж ирэх стыг бол бүртгэхгүй байсан шүү дээ. Тийм энэ асуудыг яаж хийсэн бэ? Ер нь 20 он болтол бол Улаанбаатар шилжиж ирэх стыг бол хүлээж авахгүйг шийдсэн байна. Энэ бол яг олон удаа би ярьж ирсэн. Хүний эрх талаас илүүгээр энд шилжиж ирэх стдийн эрхийг нь хангах болцоог байна гэж бодож байгаа. Хуучин бол дунджаар нэг 25-аас 30 мянган Улаанбаатар хот шилжиж ирсэн бол одоо 9800 орчим хүн шилжиж ирж байгаа. Энэ 27 жилийн түүхэнд анх удаа 2017 онд Улаанбаатар хот шилжиж өрсөн хүний тоон шилжиж явсан хүний тооноос бага гарсан. Тэгээ энэ бол бас энэ төвлөрлийг сааруулах. Тэгээ энэ одоо байгаа нөхцөл байдлаа барьж аваад энэ агаар хөрсний бохирдлыг буруулах бусдаа асуудлаа шийдэхгүй бол энэ мянган удаа амьлаг бариад мянган одоо сургууль бариад шийдэхгүй байна. Тэгэхээр энийг тэнд байгаа дэд үстэй төсөөл тэнд байгаа эрүүл мэндийн үйлчилгээг аваад тэндээ ажлаа тухтай амьдрах орчныг засгийн зүгээс бий болгох хэрэгтэй. Тэгээд бүр болохгүй тохиолдолд одоо Улаанбаатар удаан хугацаагаар эмчлүүлэгч байт юмс Улаанбаатарт орон сууц худалдаж авсан гэсэн шалтгаанаар олно 9800 орчим хоёрж байгаа. Тэгээд энэ хязгаарлалт бол бас тодорхой хугацаанд бол үргэлжлээд 20 он хүртэл байна шүү дээ. Яармаг руу хотын захиргаа мань нүүх ёстой. Эх 3 сард эхний блок нь ашиглалтанд орно. Ер нь бол дэлхийн бүх хотуудын дуршлаг бол хотын захиргаа нь эхэлж хотын төвөөс нь үүж жишг гаргадаг. Одоо би сая Бээжин хотод альчлаа. Бээжин хотын захиргаа бол хотын төвөөс нь үүж байгаа. Бусад бүх хотууд хотын төвөөс нь үүж байгаа захиргаанууд. Тэгээд ингээд энэ төвлөрлийг саруулах хэрэгтэй. Манай хотын захиргаа буюу одоо энэ хангаар дөрдөн хотын захиргаан дээр өдөртөө нэг 7-8 мянга орчим иргэн. За тэгээд өөрийн албаа агш 3500 орчим хотын төвд байж. Ярамгийн шин төв рүү нүүснээр. Угаас энэ бол Батул зүгээр ярам руу нүүнэ гэж нүүчихэж байгаа юм шиг. Монгол улсын их хурлаар батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөр Яармаг шин төвд хотын захиргаа нүүнэ гэсэн тийм төлөвлөлт байсан. Тэрнийхээ үүднээсээ тийшээ нүгээд эхний блок маань бол ингээд 3 сар бид ашиглана гэж шахаж байгаа. Бараг орчих واخ. 2 дугаар блок бол эх 19 онд бол байрна. Тэгээ тэрүүний санхүүжилтээ бол бидний хотын төвд байгаа нийслэлийн захиргааны байрнуудыг худалдах замаар санхүүжилтөд босгоно гэсэн юм бодол байгаа. Энэ бол өөрөө Монгол улсын төвлөрлийг сааруулах хийж байгаа маш том ажил. Тэгээ энийг бол бас Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл их хурлын тогтоол, засгийн газрын тогтоолын дагуу хийж байгаа ажил. Тэгээ энийг бол би хэрэгжүүлээд дуусгах би бас нэг том одоо ажлыг хэрэгжүүлжлээ, ажлаа хадгалчлаа гэдээ надад бол бас тийм сайхан сэтгэл төрнө авах. 379 жил 380 жилийн түүхтэй Улаанбаатар саятан хотын түүхийн 4 жил бол таны нэр дээр бичигдэнэ. Магадгүй яг энэ 4 жилийн түүхийг та би нэг тим ажиллаар тамгалаад үлдээчих юмсан гэсэн бодол юу байгаа вэ? Саяны дурдсан бүх ажлууд бол мэдээж үлдэх байх. Гэхдээ энэ хот гэдэг их айлын хувьд энэ иймх зэгц стандарт хууль дүрм сахдаг байдлыг бий болгох явдал миний нэгдүгээр зорилт. Тэгэхээр тийм учраас нэг хот нэг стандартсан зорилт төвшүүлээд за Батул гэдэг засаг даргын үед бол энэ стандартыг болгосон юм аа. Энийг бий болгохын төлөө анхны алхмуудыг хийсэн юм аа. За хоёрдугаарт Улаанбаатар хот илүү аюулгүй хүний төлөө гэсэн хот болно гэж үзэж байна. Тэгээ бид бүхэн одоо тэр ганцхан жишээ олон зүйлийг ярьж байна. Ногоон байгууламжийн хувьд гэдэг агаарын бохирдлыг ярихаар л ах утаа янда яриад. Гэтэл бид нар Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламжийн хэмжээг бол өмнөхөөсөө нэлээд өвөр нэмэгдүүлсэн байж. Ер нь бол бид нар 2-3 дахин нэмэгдүүлэх гэсэн зорилт байж. Энэ олон нарс модыг авчир тарьж байна. Гэтэл нэг нарс мод хэдэн метргүй багаас өвшүүлж байгаа. Хичнээн дуу чимээг шингээж байгаа хинч тооцохгүй. Гэтэл энэ өөрөө цаа талдаа маш сэрх үр дүнтэй ажил байх шат. Энэ явган замын хөдөлгөөний асуудлууд, эмнэлгийн догчлолтын асуудлууд манай нам бол зөвүүн төв үзлөөрөлтэй нам. Нийгмийн асуудлыг шийддэг. Тэр утгаараа одоо гой цэцэг тариад, гой өндөр байшин барихаасаа илүүгээр хүмүүсийн эрүүл мэндэд тулгарч байгаа асуудал, боловсролтод тулгарч байгаа асуудлуудыг шийдсэн ийм асуудлыг шийдсэн засаг дарга байгаас гэж. Тэр утгаараа бид нар эх 2009 онд бол сургуулиуд хүүхдээ сургуульд өгөөд шүн авдаг, шүн хичээлдэг биш, 2 ээлжээр хичээлдэг сургуулиуд. Цаашдаа бид Улаанбаатар хотод нэг ээлж рүү шилжүүл тэрийг эхлэн тавьсан байна. Бүх хэмэлгүүд стандартын дагуу үйлчлэг явуулдаг болсон байна гэдэг чинь. Энэ олон зорилтуудыг хэрэгжүүлсэн ийм ажил байх болно. Тэрнээс Батулд ийм гоё өндөр байшин барьсан шүү гэдэг биш. Эсвэл зам зассан шүү гэдэг биш. Хүмүүсийн сэтгэлд үлдсэн тийм л одоо бүтээн байгуулалтууд ажлууд байгаасаа гэж үзэж байна. Саятан хот дэлхийн хотуудын нэг шүү дээ Улаанбаатар хот бол тийм ээ. 400 орчим ийм хот байгаа юм. Тэрний нэг нь Улаанбаатар хот байгаа. Дэлхийд саяас дэшгүй амтай. 379 жилийн өдөр өнөөдөр тэр ер нь яг
энэ их том хотыг, энэ их түүхтэй хотыг дэлхийн хот болгож улам бүр тодтохын тулд ер нь юу хийх ёстой юм бол? Ер нь бол яг хот өөрөө одоо бол ер нь дэлхийн хотууд юугаар өрсөлдөж байна гэхээр нэг үе бол одоо үйлдвэрлэлтээр одоо хөрсөлдөж ирсэн. За дараа нь нэг хэсэг одоо энэ 20-р зууны сүүлийн үед бол өндөр байшингуудаар, шилэн байшингуудаар өрсөлдөж ирсэн. Гэтэл одоо дэлхийн хотууд юу ярьж байгаа вэ? Ерөөсөө хүн амьдрахад таатай байх хэрэгтэй. Бид нар дандаа машин зориулж хот хийлээ. Маш олон давхар зам, аягүй олон гүүр мөр бариад ингээд. Гэтэл энэ бол хүн амьдрахад зориулагдсан хотоо. Тэгэхээр хотоо хүн амьдрахад зориулагдсан болоо. Хүмүүс эрүүлгүй ажиллах хэрэгтэй, ногоон байх хэрэгтэй. Тэгээ Улаанбаатар очсон бид нар хөгжлийн стратеги тодорхойлоод тэнд Монгол хүн эрүүл аюулгүй амьдрах төр орчныг бүрдүүлсэн хотол байх хэрэгтэй. Тэрний төлөө явах хэрэгтэй. Тэрнийх нь юу байх, аялал жуулчлал байх юм уу? Жижиг дунд үйлдвэрлэл байх юм уу? Тэр энэ зорилтоо тодорхойлоод эрүүл аюулгүй байх хэрэгтэй. Тэр энэний нэг хэсэг нь бол энэ зам чөлөөл аяны хүрээнд явж замыг өргөжүүлэх, явган хүн дугуй бий болох, ногоон байгууламжийг бий болох, эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролын үйлчилгээг хүн амдаа хүргэдэг болгох, захиргааны үйлчилгээ илүү хөнгөн ялвар байх гэдэг энэ бүх зорилтыг дэвшүүлсэн тийм хот байх хэрэгтэй. За нэг та бүхэн хотын ойн өдөр ярилцаж авч бас нийслэлчүүдтэй хандж үг хэлэх бах та. Тэг ярилцлага өндөрлөе. За нийслэлчүүдтэй нийслэл хот үүсгэн байгуулсны 379 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгэхээр нийслэл хот бол нэг өдөр сүндэрлээгүй. Энэ хотыг өдий зэрэгтэй хот болгоход хүчин зүтгэж байсан үе үеийн удирдлагууд, нийслэлийн иргэд оршин суугч та бүхэнд талархаж явдгаа бас илэрхийлье. Тэгээ нийслэлийн маань хөгжил бол одоо юу гэдэг нийслэл хотыг удирдах байгаа хэдэн хүнээс хамаарахгүй. Нийслэл хотын хөгжил бол нийслэл хотын иргэн бүрээс хамаарна. Тийм учраас хотынхон хөгжлийн төлөө хамтдаа байж бие биенээ дэмжиж ажиллая. Тэгээд нийслэл хотынхоо иргэд оршин суугч та бүхэнд амьдрал наад жаргал хамгийн сайн сайхан болох хүсээрээ. Үнэхээр Батуулд дараагийн хийсэн нэг үг ихийг анхаарал чинь үнэхээр Батуулд гэдэг хүний хийж байгаа ажил биш. Нийслэлийн иргэд хэрхэн яаж дэмжиж оролцож байна? Ямар нөлөөллөөр та бүхэн хотын удирдлагуудад хүрч чадж байна вэ гэдгээс хотын маань хөгжил шалтгаалсан шүү гэдгийг бас дахиад хэлье. Танд баярын мэнд хүргэе. Та сайхан баярлалаа. Нийслэлчүүдтэй баярын мэнд хүргэе. Өнөөдрийн мэнд очин нийслэлийн цэцэрэг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундын Батуулд байлаа. Та бүхэндээ баярлалаа. Танд баярлалаа.